Монгол бичгийн хичээл нэрийн тий ялгалын нөхцөл 7 дугаар анги. За нэрийн тий ялгалын нөхцөлийг нь болохоор 8 тий ялгалын нөхцөл байдаг. За монгол хэлний хичээлээр ингэж харьцуулж харах юм бол одоо нэрийн нөхцөл нь нэрлэх, харьяалах, өг орших, заах, гарах, үйлдэх, хамтрах, чиглэлийн тий ялгалын нөхцлүүд. Нэрийн нөхцлүүд нь одоо нөхцлүүдтэй жишээнүүдтэй нь одоо харуулсан байна. За жишээлх юм бол одоо монгол бичгээр дорж ирв, ахын, моринд, номыг, уулнаас, мориор, малтай гэсэн юм жишээнүүд ингэж жишээ болгож харуулж байна. За харьяалгын тий ялгалын нөхцөл нь одоо энэ гэсэн юм нөхцлүүдтэй байдаг. За монгол бичгэнд бол одоо залгахтаа бол ихшгээр төгссөн үгэнд нь одоо гэдгийг нь залгана. Гэгүүлэгчээр төгссөн үгэнд уун гэдгийг нь залгана. Инээр буюу сүүлээр төгссөн үгэнд одоо уу гэж залгана. Жишээлх юм бол одоо аавын, ээжийн, төрийн, гарын, номын, сонины, үнэний гэсэн жишээнүүдийг авч утсан байна. За өг оршихын тий ялгалын нөхцөл нь ДТ гэсэн нөхцөл байдаг. За энэ бол одоо энэ шилбэтэй дэгийн Д гэдэг нөхцөлийг бол одоо ихшгээр төгссөн үг буюу минлэнгээр төгссөн үгэнд одоо залгана. За минлэнг нь болохоор инглэг гэсэн юм үгнүүдээр төгссөн үгэнд бол залгана. Жишээлх юм бол одоо номонд, малд. За энэ босоод толгойтой дэг нь бол одоо багарсадаар төгссөн үг буюу гэгүүлэгчээр төгссөн үгэнд одоо дагуулan бичдэг. За багарсад БГРСТ буюу одоо гэгүүлэгчээр төгссөн үгэнд залгаж байгаа. Одоо гэрт, уулсад, газарт гэж ингэж залгаж байна. За заахын тий ялгалын нөхцөл нь бол одоо эрүүгийн г гэсэн юм нөхцлүүд байдаг. За одоо энд нь бол ихшгээр гэгүүлэгчээр төгссөн үгэнд бол гэж залгана. За одоо номыг, гэрийг, улсыг. За эдгээр маань с гэсэн гэгүүлэгчээр төгссөн үгнүүдэд одоо гэдгийг залгаж байна. За дүү гэвэл одоо шилвтэй шилв гэж залгаж байна. Дүүг, талыг, дэлхийг гэж залгаж байна. За гарахын тий ялгалын нөхцөл маань аас, ос гэсэн юм нөхцлүүдийг дагуулan бичдэг. За энэ маань эр үгийн үгийг бол одоо харгалзахгүй залгана. Номноос, сономоос, ихчээс, дүүгээс. За үйлдэхийн тий ялгалын нөхцөл нь ар, ор гэсэн нөхцөл байдаг. Энэ маань за баар гэдгийг нь болохоор ихшгээр төгссөн үгэнд яар гэдгийг нь болохоор гэгүүлэгчээр төгссөн үгэнд залгана. За усаар, мориор, номоор, үзэг яар, тусал яар гэж ингэж залгасан байна. За хамтрахын тий ялгалын той нөхцөл нь бол одоо ихшиг гэгүүлэгчээр харгалзахгүй одоо бүгдөөрэнд нь залгана. За жишээлх юм бол настай, номтой, гэртэй, малтай, монголтой гэсэн жишээнүүдийг оруулсан байна. За чиглэлийн тий ялгалын нөхцөл нь уруу, луу гэж байдаг. Монгол хэлэнд бол за монгол бичгэнд бол уруу гэж ингэж тухайн үгнээс ингэж харгалзахгүй бичнэ. Эр үгийн үг байна. За аав руу, хот руу, ээж рүү, эмч рүү жишээ. За ингээд ихшгээр төгссөн үгэнд абуу гэд ингээд ихшгээр төгссөн үгэнд нэрлийн тий ялгалт аав гэж залгаа. За харьяалгын тий ялгалт аавын, өг оршихын тий ялгалт аавад, заахын тий ялгалт аавыг, за гарахын тий ялгалт ааваас, үйлдэхийн тий ялгалт ааваар, хамтрахын тий ялгалт аавтай. За
аавруу чиглэлийн диалгалт аавруу гэж зарласан байна. За мөн одоо гэр бүлчээр төгссөн үг нь ном гэсэн үгэнд одоо ном гэсэн үгэнд гэр бүлчээр төгссөн үг нь зарласан байна. Дагуулan бичсэн байна. За ном гэдэг нэрлийн диалгалт, харьяалгын диалгалт номын. За номонд, номыг, номоос, номоор, номтой, ном руу гэж ингэж жишээ болгож хоёр үгийг дагуулan бичлээ. За цэгийн оронд тий ялгалын нөхцөлийг одоо нөхөж бичээрэй гэсэн байна. За нутаг. За нутагийн чулуу баг тийм ээ. Нутаг, чулуу, говь, хүмүүн, аав. За цэгийн оронд тохирох нөхцөлийг энэ одоо нөхөж бичээрэй гэдэг ийм даалгавар өгсөн байна. За нөхцөлийг нь одоо дагуулж бичсэн нь бол нутагийн чулуу, говийн хүмүүн, аавын сургаал, оны тэр бүх, гэрт орох, багшад хэл, номонд мэргэн, самбарт бичих, модонд хүрэх, холыг зорих, номыг дуудах, морийг унах. За усаар элбэг, гараар барих, амттай хоол, ухаантай хүн, хоол руу, гэр рүү, ээж рүү гэсэн юмнууд ингэж дагуулan бичсэн байна. За гэрийн даалгавар ааруул гэсэн ихийг цэвэр сайхан бичээд тий ялгалын нөхцлүүдийн тогтоож ирээрэй. За монголчуудын уламжлалт аргаар бэлэгддэг цагаан эдийн нэг бол ааруул юм. Ааруулыг сүүний төрлөөр нь үнэний, богийн, гүүний, энэ төрлөөр нь нэрлэнэ. За анхаарал хандуулсанд баярлалаа.